Өнөөдөр англи хэл ямар хэрэгтэй байгаа юм бэ гэж аав ээж хэлж байгаа боловч та нар ингээл их хэлийг устгах гээд байна гэж хэлж байгаа боловч энэ хэрэглээ нь өнөөдөр сурцсанараа ирээдүйд энэ хүүхдэд ямар давуу тал бий болох вэ гэдгийг аав ээж харж чадахгүйгээр шөөмжлээд байгаа юм болов уу гэдэг нэг ийм зүйл байгаа. Тэгэхээр нэгэнт л бага ангиас нь англи хэл үзнэ гэдэг ийм шийдвэр гарч штэ тий хуулийн хүрээнд. Тэгэхээр за анхдагч гадаад хэл яагаад англи хэл гэдэг дээр эхлээд хариулж өгөөч гэж. Ер нь одоо ингээд бидний үеийнхний хувьд бол бас юу гэдэг хэл сурах боломж тийм ээ. За нийгмийн нөхцөл байдал талаас тэр харьцангуй хязгаарлагдсан бол юм л байсан. За тэрнийхээ бас горыг өнөөдөр тодорхой хэмжээнд амсаал явж байгаа болсон шүү дээ тийм. Тэгэхээр бидний дараачийн үе бол энэ дэлхийн нийтийн хөгжлийн тийм ээ алхмаас бол уцарч болохгүй энэ боломжийг бол гартаа хатгах хэрэгтэй. Цаашаа хөгжиж дэвших хэрэгтэй. Улс орныхаа хөгжил дэвшилт бол одоо хувь нэмрээ оруулаад ингээл явах хэрэгтэй. Энэний бас нэг одоо хүчин зүйл нь бол энэ англи хэл технологийн боловсрал болж таарч байгаа. Өнөөдөр 5 хүн тутмын нэг нь англиар ярьдаг. Цаашдаа энэ статистик бол улам өссөн тийм ээ. Эдийн засаг, бизнес, шинжилгээ ухаан, технологийн бүх хэл англи хэл дээр явагдаж байна. Тэгэхээр өнөөдөр яг энэ дижитал гэж нэрлэж байгаа бүтээмэл оюуны нэрэн за энэ эдийн засгийн маш том өсрөнгөө хөгжлөө технологийн дэвшлийн шинжилгээ ухааны хөгжлийн ийм эрен үед бол одоо зайлшгүй сурах хэрэгтэй. Хамгийн анхдагч гадаад гэдээ бол мэдээж англи хэл байх нь бол тодорхой болчихж байгаа. Зөв Европын улсууд, Скандинавын орнууд, Зүүн өмнөд Азийн орнууд гэдэг ч юм уу. Энэ улсуудыг аваад харахад жишээлбэл одоо Эстони, Финланд гэхээр ингээд нэгдүгээр ангиас нь сонголттой болон заавал судлах байдлаар англи хэлийг тавьд өгч байна. Зөв Европын улсууд гэхээр одоо Эстони, Польш, Чех ч юм уу энэ улсууд бол бас муу ялгаагүй сонголттой болон заавал судлах байдлаар нэг болон 3 дугаар ангиас нь ингээд заагаад өгч байна. Англи хэлийг шүү дээ. Тайван, Солонгос бол энэ жил бас нэг онцгой амжилт үзүүллээ PISA дээр, ялангуяа унших чадвар дээр. За энэ хоёр улс бол муу ялгаагүй 3 дугаар ангиас нь заавал судлах гадаад хэлээр нь англи хэлийг тавьж байгаа байхгүй. Хонконг, Макаог болий тийм ээ. Бээжингийн хятадуудаа бид нар бүгдээрээ ингээ харъя. Бас муу ялгаагүй англи хэлийг бага ангиас нь заагаад эхэлчихэж байгаа байхгүй. Уг нь бол хамгийн их эсэргүүцэж байгаа улс ч бол хятад шүү дээ англи хэлийг. Яг гэвэл одоо Америкийн эсрэг эдийн засгийн болон геополитикийн бодлого хэрэгжүүлдэг улс шүү дээ. За бид нар бол Amazon-ыг ашиглахгүй, Alibaba-г ашигланаа тийм үү. За YouTube-ыг ашиглахгүй биднэрт бол одоо WeChat байх хэрэгтэй тийм ээ. За бид нар Google-ыг ашиглахгүй, Baidu-г хэрэглэнэ тийм ээ. Ингээд бүх зүйл дээр ийм censorship гэж хэлдэг тийм ээ. Цензур тавиад явж идэг улс шүү дээ бүр хуйлттай тийм ээ. Гэтэл энэ хүмүүс бол одоо яаж нэхэр англи хэлийг бол одоо бага ангиас нь заах хэрэгтэй гэдгийг бол ойлгож байна. Тэгэхээр объектив хандах хэрэгтэй юм шиг. Ер нь бол ямар нэг юм. Бид нар бол хятадын одоо энэ эдийн засгийн тэр тодорхой энэ боловсролын салбарт баримталж байгаа энэ бодлогоч тэр одоо яг нөгөө күнзийнхаа тэр философи төр явж шít. Хэрвээ чи цонхоор цэвэр агаар оруулах гэж байвал түүнийг дагаж орж ирэх шумуулыг тооцох хэвээр фильтр тавиа, тор тавиа, хэрэгтэй юм аваа. Тэр хэрэггүй юм бол авахгүй тийм ээ. Хэрэгтэй юм авч. Тэр хэрэгтэй юм жишээлбэл англи хэл байна тийм ээ. Жишээлбэл Дэн Сяопины үеийн одоо нөгөө эдийн засгийн реформ хийсэн бодлого нь күнзийнхаа философиор суурилсан байсан бол одоо боловсрол дээр ч яг тэр философи нь алдагдахгүй жишээл. За Япон бол нөгөө Эдогийн үеэс Мэйжигийн үе рүү шилжихтэй муу ялгаагүй. За бид нар хэл ингэж 200 жил ингэж байн хаана гэж бол байхгүй юм байна. Тийм ээ. Тэгэхээр бид нар бол баруун Европын талаас бол тийм ээ. Барууны талаас бид нар л бол ингээд маш их соёлын болон юм технологийн давлгаа ирэх юм байна. Бид нар бол одоо хэлээ ийшээ нээх ёстой. Ингэхдээ бол нэг философи барих хэрэгтэй. Тэр нь юу гэхээр Япон сүнс барууны технологи. Яг түрүүний күнзтэй маш төстэй. Тэгээд тэр эргээд ярих тэр 7 настай буюу тэр 8 настай тийм ээ 3 дугаар ангиас ингээд англи хэлийг заагаад байна. Энд чинь дахиад нөгөө түрүүний хэлж байгаа нөгөө 0-оос 70 нас бол одоо яг нь хүүхдийн хөгжлийн суур үе шүү дээ. Суур үе тийм ээ. Тэр үед нь бол яг нэг хэлний боловсролыг тийм ээ маш сайн төлхөө анхаарад за ингээд 8 настайгаас нь бол хоёр дахь гадаад хэлийг оруулж ирэх хамгийн хөгжчихсний дараагаас. Тий. Одоо үргэлж чинь дахиад нийтлэг практик юм шиг хэрнээ цаана дахиад түрүүний тэр тодорхой хүүхдийн хөгжлийн онол тийм ээ харгалзаж үзэх ёстой тэр онцгой зөвлүүд байна шүү дээ тийм ээ. Тийм учраас ер нь голчилж энэ саяын нэр дээр байгаа ихэнх улсууд ингээд 3 дугаар ангиас нь заагаад байгаа шиг байна. Ингээд зэрэгцүүлээд ингээд их хэлтэйгээ ингээд зэрэгцүүлээд гадаад хэлийг заагаад аваад явхад их хэл дээрээ тэр унших чадвар нь PISA дээр топ 10-д л ингээд энэ улсууд яваад байна шүү дээ тийм болоод байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол
багангасаа англи хэл үзэж байгаа тэр улсууд их хэлээрээ уншиж ойлгох чадвар нь яг ижил хэмжээнд аваад яваад байна гэдгийг PISA нотолж байгаа. Тий, PISA дээр бол жишээлбэл энэ улсууд чинь 3 дугаар ангиас англи зааж байгаа. Гэхдээ их хэл дээр уншиж ойлгох чадвар нь PISA дээр топ үзүүлж штэ тийм ээ, гүйцэтгэл үзүүлж. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол англи хэл үзчих юм бол монгол хэлээ мартчихна гэдэг ойлголт худлаа юм байна гэдгийг PISA нотолж байгаа. Нэг талаасаа бол тийм үр дүн. Нөгөө талаасаа бол юу гэж юм нэхэр энэ хоёр дахьч за их хэлээ үзээ дараа нь хоёр дахьч хэлийг сурахад тодорхой юунууд байна. Онлоод байна тийм ээ. Тэн дээр бол юу байна гэхээр их хэлний боловсрол гэдгээс хоёр дахь хэлний боловсрол за ингээд цаашаагаа бол олон хэлний боловсрол гэдэг ийм парадигмууд явж байгаа. Гэхдээ хоёр дахь хэлний асуудал ярьсан ч олон хэлний боловсролын асуудал ярьсан ч тэр бол их хэлний боловсрол дээр заавал суурилж явна гэсэн ийм концепттэй байхгүй. Арга зүйч тэр, бодлогоч тэр. Тэр утгаараа бол энэ дэлхийн улс орнууд ч яг тэр тодорхой онлайн болон арга зүйн шийдлийг ашиглаад их хэл дээр суурилсан хоёр дахьч болон олон хэлний боловсролыг авч яваад байна. Тэгэхээр дахиад нөгөө тарих судлалын шинжилгээ ухаан гэж зүйлийн үед бол маш эрчимжтэй хөгжсөний бас үр дүнд ер нь 20 дугаар зуунд бол энэ их хэлээрээ сурах болон гадаад хэл сурах хоёрыг бол хоёр тусдаа ойлголт гэдэг ийм судалгааны чиг хандлагууд ингээ явж исэн бол энэ тарих судлалын шинжилгээ ухаан ингээ хөгжөөд ирэхин хэрээр бол энэ хоёр чинь хоорондоо шүтэлцээтэй ийм сүлжмэн шинжтэй явдаг тийм ээ. Үгсийн сангийн хувьд тийм ээ. Үйлдвэр зүйн хувьд, авиа зүйн хувьд, практик хэрэглээний хувьд бол энэ код свич гэж хэлээд байгаа. Энэ хэл хоорондын шилжилтийг хийх эн чинь өөрөө психолингвистик гэж хэлээд байна тийм ээ. Психо хэл шинжилгээ ийм үйл явц. Энэ бол тусдаа байх ямарч боломжгүй үйл явц. Энэ бол дандаа их хэлтэй шүтэлцээтэй ингэ цаашаа хөгждөг ийм чадвар, хэлний чадвар. Хоёр дахьч болон олон хэлний чадвар гэдэг. Тэгэхээр ер нь бид нар юу ойлгох ёстой вэ гэхээр цаашдаа бид нар хоёр дахьч болон өөр олон хэлний асуудлыг ярих гэж байвал энийг ярих тусам их хэлний асуудыг улам тодор, улам томоор ярьж явах ёстой. Бид хэд бол юу гэж хардаг вэ гэхээр аав ээж хүүхдтэй хэр их анхаарал хандуулж байгаа гэдгээр л хараад идэг боловч тэр аав ээжийн эзэмшсэн мэрэгжил одоо эрхэлж байгаа ажил хаана амьдарч гин, ажиллаж гин, сард хэдэн төгрөгийн орлого олж гин болохгүй байна. Тэр хүн өөрөө ямар мэрэгжил ур чадвартай вэ гэдэгтээ өнөөдөр өөрийнх нь хүүхэд амжилттай сурах уу сурахгүй юу гэдэг холбоотой гэдэг энэ PISA-гийн үр дүн бол бас их сонирхолтой байна. Сургуулийн өмнөх боловсрал зарцуулсан одоо тийм ээ $1 ирээдүйд $13 өгөөчтэй байна гэж тийм ээ. Яг тэр судалгаа хийсэн тэр Чикагогийн их сургуулийн James Heckman гэдэг профессор Ямайкад бас дахиад бүр ингээд бага наснаас нь төрхөөс нь авахгүйлаад 20 нас хүртэл нь 18-аас 20 нас хүртэл мөшгөж хийсэн судалгаанууд байгаа байхгүй. Тэгэхээр тэр судалгааны үр дүн бүр ингээд 20 жил явж байгаа тэр 20 жилийн дараа тэр нөхөр очиж судалгаа хийж штэ. Ямайкад Өмнөд Америкт хийсэн судалгаа л 21 онд тайланд гарсан баг шигээс. Тэгэхээр тэр судалгаагаар бас яг л тийм үр дүн гарч байгаа. Ер нь бол энэ хүүхдэд яг багаас нь тэр эцэгхийн хайр инэрлийн эцэгхийн тодорхой үүрэг оролцоог нь хангаж эцэгхийн бол хамруулсан тэр интервенц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр урт хугацаанд тэр хүүхдийн амьдралын сайн сайхан байдал ирээдүйд карьертаа гаргах амжилт тийм ээ ирээдүйд нийгэмд үзүүлэх тэр одоо харагдахгүй маш үнцэнтэй үр нөлөөнүүд байна шүү дээ тийм ээ гэмт хэргийн зөрчлөөс ангид байх гэдэг ч юм уу тийм ээ авилга одоо янз бүрийн зөрчлөөс ангид байх тэр үзүүлэлтүүд нь хүртэл маш сайн ийм эерэг нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг дахиад тэр Heckman-ы судалгаа 21 онд гаргаад тавьсан байж байгаа юм. Ялангуяа сургуулийн өмнөх боловсролтой холбоотой. Өөрөөр хэлбэл тэр хүүхдүүд гарч байгаа ялгаа зөрүүч нь өөрөө сургуулийн өмнөх боловсролд ямар хугацаа, ямар одоо үнц нөхсөн байна. Тэр одоо үр дүнтэй маш өндөр хамааралтай ингэж гарч ирж байгаа. Тэр талаасаа бид нар бол энэ эрт үеийн хүүхдийн хөгжлийн асуудлыг онцгойлж авч үзэх хэрэгтэй байна. Тэн дээр бол боловсролын системээс гадна бол эцэг эхчүүд маш одоо чухал үүрэг гүйцэтгэнэ. Ингэж бид нар бол хүүхдийг бол одоо урт хугацаанд амжилттай суралцах ирээдүйд одоо амжилттай сайхан амьдрах тийм ээ. Энэ одоо суурь нөхцөлийг бүрдүүлж өгнө гэдэг ийм ойлголт. Нөгөө талаасаа бол тэр эцэг эхчүүдийн зөвхөн одоо амжиргааны төвшнөөс гадна одоо оршин байгаа бүс нутаг тийм ээ. Одоо сургуулийн байр шил гэдэг ч юм уу. Ийм тодорхой үзүүлэлтүүдийг бол нэгтгэхэд нэг эдийн засгийн үзүүлэлтээ тодорхойлж байгаа. Тэн дээрээс бол яг харахад эдийн засгийн хувьд одоо таагүй гэдэг ч юм уу тийм ээ. Одоо жоохон хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа хүүхдүүдийн амжилт арай өөр одоо таатай нөхцөл байдалд байгаа сурагчтайгаа харьцуулахад бол нэлээд хоцорсон ийм үр дүнгууд бол харагдаж байна л. Тэгэхээр яг зүгээр салбарын төвшөнд яг боловсролын салбарт одоо яг энэ
сургалтын хөтөлбөр агуулга тийм ээ материалыг одоо нөөц гэдэг ч юм уу багшийн хөгжил ч юм уу иймэрхүү гол одоо зүйлүүдийг сайжруулах шаардлагатай юм үр дүнгууд байна. Гэхдээ нөгөө талдаа бол бид нэр боловсруулаас гадна бас яг нь урт хугацаанд яг нэг хүмүүсийн амьдрал ах уу тийм ээ эдийн засгийн одоо нөөц бололцоо амжиргааны төвшинг илүү одоо сайжруулах. За ингэж ээж бол тодорхой ахиц үр дүнг бол бид нар боловсруулаас хүлээх ёстой гэдгийг бол харуулсан ийм үр дүнгууд бол байгаа. Ер нь бол PISA-гийн цаад гол санаа нь бол эдийн засгт нэлээд холбож тайлбарлагддаг үр дүнгууд шүү. Тэгэхээр бид нар энэ судалгааны үр дүнгуудээс бид нар ерөөсөө суралцдаг юм байна, тийм ээ? Нөгөө түүхээс ашигладаг. Тэрийг бид нар хэрэглээнд оруулаад яагаад ийм байгаа зүйлийг бид нар бодлогын тодорхой интервенц олж хэрэгжүүлж болдгоо юм бэ? Зүгээр л энэ ийм хамааралтай байдаг штэ гэдээ ойлгоод яваад ах юм уу? Энэ хамаарлаар тайлбарлагдж байгаа энэ үр дүнгуудыг бид нар ямар бодлого, ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж бид нар энэ дээр ахиц амжилтыг бас бий болгож болох вэ гэдэг талаас нь харж л ажиллах шаардлагатай. Цэцэрлэгт 4 жил явсан хүүхэд, цэцэрлэгт 2 жил явсан хүүхэд хоёрын тэгээ 15 настай хүүхдийн сурлагын амжилт өөр байна гэдгийг PISA бид нарт онцлоод өгчлөө шүү дээ. Тэгэхээр цэцэрлэг гэдэг чинь сурах аргаар л олгодог суур газар юм байна гэдгийг энэ дэс уул нэгцийг харах хэрэгтэй юм шиг байна тийм. Тэгэхээр ер нь маш энгийнээр боловсрал гэдгийг тодорхойлоод ингээд хэлсэн тодорхойлтууд байна л да. Тодорхой мэдлэг чадвар хандлага үнэт зүйлийг системтэйгээр эзэмших үйл явц гэдэг маш энгийнээр хэлэхэд бол. Тэгэхээр энэ дотор нэг анхаарал хандуулах үг нь бол системтэйгээр эзэмших үйл явц гэж тийм. Тэгэхээр ер нь бол энэ тодорхой боловсролын төвшөнд сургуулийн өмнөх боловсролж байсан баг боловсрал, суур боловсралж байсан тийм ээ. Тэнд бол тодорхой эзэмших ёстой агуулга тийм ээ. Мэдлэг чадвар хандлага үнэт зүйлийн тодорхойлолтууд байж гин. Тэрийг бол ингээд эзэмших ёстой арга зүйнүүд юмлах ёстой үнэлгээний арга хэрэгслүүд нь байж гин, хэрэглэгдэхүүнүүд нь байж гин. Ч өөрөө цогц юм системтэй үйл явц байхгүй тийм. Тэр утгаараа яг саях шиг одоо ингээд нэг алдаг өнөг суух ч юм уу, эсвэл тасалтуулах ч юм уу тийм ээ, хоцруулах. За ингээд зарим тохиолдолд одоо бүр ингээд урт хугацаагаар нь завсардуулах. Энд чинь өөр яг тэр системтэй мэдлэг чадвар хандлага үнэт зүйлийн эзэмших үйл явцыг тасалдуулж байгаа учраас энэ чинь өөрөө бол одоо маш хортой. Энийг бол маш хортой гэдгийг харуулсан үр дүнгууд бол байдаг. Хүүхдийн ирээдүйн одоо хөгжил ахиц дэвшил сайн сайхан байдалд нь бол маш сөрөг нөлөөтэй гэдэг нь бол ойлгомжтой. Нөгөө талаас нь юу вэ гэхээр эцэг эхийн нэг уламжилалт сургалтын байгууллагын үйл ажиллагаанд оролцдог нэг уламжилт хандлага байгаа. Тэр нь бол одоо нэг эцэг эхийн хуралд нэг хүчээр очиод нэг бараг те дуудагдаж суудаг. За ингээд нэг сургалтын төлбөр байх юм бол тэрийн нэг төлснөөр маш одоо чухал зүйл хийлээ гэж үздэг ч юм уу тийм ээ. Тийм хандлага бол одоо ч гэсэн бас байх шиг л байна. Харьцангуй өөрчлөгдөж байгаа гэж бол итгэж байна. Энэ нь бол одоо сүүлийн үед бол одоо энэ уламжлалт хандлагаас илүүтэй энэ шинэ үеийн энэ хүүхдүүдийн одоо хэрэгцээ шаардлага тийм ээ онцлог энэ зүйлүүдийн илүү таньж мэдэх хэрэгцээтэй үед нь бол тэр нийгэмшил сэтгэл хөдлөлийн хувьд бол дэмжлэг үзүүлдэг тийм ээ илүү одоо ярилцдаг хамтрагч байх тийм ээ энэ одоо амжилт гаргахад нь бол хамгийн одоо түшиг тулгуурлаж дэмжлэг үзүүлэх ойлгож байгаа хамгийн ойр дотны ийм зөвлөгч байх үүргийг бол эцэг эхчүүдээс одоо энэ өнөөдрийн цаг үе бол маш хүчтэй шаардж байгаа. Тэр утгаараа бол хүүхдийн хөгжлийн яг энэ 0-7 насыг бол одоо суур хөгжлийн үе шат гэж үздэг. Тэр суур хөгжлийн үе шатад хамгийн ойр байдаг. Яг тэр хөгжлийн хамгийн гол мэдээллүүдээ тийм ээ даган дуурайж одоо ингэж хөгжих ёстой. Хамгийн гол одоо загвар модельээ бол яг гэр бүлийн нөхцөл ээж аваасаа хараад ингээд дуурайгаад дагаж ингэж хөгждөг. Энэ бол одоо маш тодорхой. Тэгэхээр энийг бол бид нэр бол маш сайн ойлгох ёстой. Гэр орондоо бол эцэгхийн үүргийг зөвхөн одоо хүүхдийн одоо тодорхой одоо хоол идэх тийм ээ өмсөж зүүх хэрэгцээг хангахаас илүүтэй тэр хүүхдийн сурч боловсрох хэрэгцээг бас ойлгож тэрийг нь одоо тодорхой хэмжээнд дэмждэг. Цаашдаа магадгүй энэ бид нар бас боловсролын системийн зүгээс бол эцэг эхчүүдэд зориулсан энэ чиглэлийн бас тодорхой сургалт янз бүрийн одоо таниулах тийм ээ ойлгуулах тийм уриалах ийм арга хэмжээнүүдийг бол хэрэгжүүлээ тэнд нь бол эцэг эхчүүд хамрагддаг тийм ээ тэндээс тодорхой ийм хүүхдүүдийн одоо шаардлагатай тэр онцлог дэмжих ёстой зүйлүүдийг олж хардаг тэн дээр нь хүүхдүүдтэй хамтарч ажилладаг ийм байх ёстой байна. Тэр утгаараа бол дэлхийн улс орнууд ч гэсэн энийг бол яг боловсролын салбарын нэг юм бүрэлдэхүүн хэсэг тийм ээ оролцогч тал гэдэг утгаар нь жинхэнэ үүрэг хариуцлагыг хүлээлгдэг тийм ээ эндээс бол одоо тодорхой үр дүн шаардаж нэхэж хүлээдэг илүү одоо ойр хамтардаг
ийм улс орнуудын сайн жишээ бол байна. Тэр утгаараа яг тэгж хамтарч байгаа улс орнууд бол одоо бидний яриад байгаа энэ олон улсын энэ үнэлгээнүүдэд бол маш өндөр амжилт бол үзүүлж байгаа шүү дээ.